Тэрхэм генерал. Миний одоо санаж байгаагаар 10 дугаар ангид байхад нэг зэргийн одоо форм хувцастай хүмүүс сургууль дээр ирээд одоо захирал сургуулийн захиргааныхантай уулзаад байсан нэг сандгийн. Тэгээд л удалгүй сургууль төгссөний дараа нийгмийн аюулаас хамгаалах яамны боловсон хүчин дээр дуудагдсан. За ингээд улсын аюулаас хамгаалах хорооны дээд сургуульд би чинь 4 жил сурсан. 1961-ээс 1971 онд Улаанбаатар хотын зөвлөлтийн 10 жилийн 3 дугаар дунд сургууль. 1971-ээс 1975 онд Зөвлөлт холбоот улсыг аюулаас хамгаалах хорооны дээд сургууль. 2005 онд Канада улсын гадаад хэргийн яамны дэргэдэх дипломатын академи. 2008 онд Сингапурын үндэсний их сургуулийн дэргэдэх удирдлагын ухааны дамжаа. 75 онд сургуулиа төгсч ирээд тэгээд тэр үед одоо нийгмийн аюулаас хамгаалах яам гэж байлаа. Энэ яамны улсыг аюулаас хамгаалах ерөнхий газар, нэгдүгээр газар. Нэгдүгээр гэдэг нь тухайн үед гадаад тагнуулын газар гэсэн үг. Гадаад тагнуулын одоо хөлийн чандад өөрийн улсын нутаг дэвсгэрээс тагнуулын үйл ажиллагааг эрхлэх ийм чиглэлтэй, ийм үүрэгтэй газар хуваарлагдаж ажилласан. Энэ газарт ажиллах хугацаанд хэд хэдэн оронд томилтоор ажилласан. Яг тэр үед дипломат ажил томилогдно гэдэг чинь давхар бас үндсэн байгууллагынхаа үүрэг даалгаврыг гүйцэтгэж байна гэсэн үг л дээ. 1975-аас 1979 онд нийгмийн аюулаас хамгаалах яамны улсыг аюулаас хамгаалах ерөнхий газрын төлөөлөгч, ахлах төлөөлөгч. 1979-өөс 1985 онд бүгд найрамдах Монгол ард улсаас Япон улсад суугаа элчин сайдын яамд атишэ 3 дугаар нарийн бичгийн дарга. 1985-аас 1989 онд нийгмийг аюулаас хамгаалах яамны улсыг аюулаас хамгаалах ерөнхий газрын тасгийн дарга хэлтсийн орлогч. 1989-өөс 1993 онд Монгол улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа элчин сайдын яамд 2 дугаар нарийн бичгийн дарга. Анх тэр чинь 87 онд Америкийн нэгдсэн улстай Монгол улс дипломат харилцаа тогтоосон шүү дээ. 89 онд анх элчин сайдын яамаа байгуулсан. Одоо Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотод хувь заяаны төөрөөр хүүд одоо тэгж хэлдэг маань бас учиртай би энэ тухай бас тайлбарлая. Миний аав Далхажуу гэдэг хүн бүр одоо эх орны дэлхийн 2 дугаар дайны үеэс ахуулаад 44-5 оноос эхлээд бас дипломат албанд байсан. Тэгээд зөвлөлт холбоот улсад тэр үед элчин сайдын яамд дипломат ажил эрхэж ирсэн. За дараа нь Хятадтай 49 онд дипломат харилцаа тогтоогоод 50 онд элчин сайдын яам байгуулахад бас тэнд томилогдсон ажилласан хүн байна. 46 онд Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Волш гэдэг хүн Монгол оронд анх удаа айлчсан юм байна. Тэр айлчлалын дараах нь тэр үед төрийн тэргүүн байсан маршал Чо болсон Москвад нэг ажлын айлчлалаар очсон юм байна. Тэгэхэд манай аав тэнд элчин сайдын яамд ажиллаж исэн юм л дээ. Тэгээд Сталинтай уулзсны дараа өөрөөр шухныг удаа маршал Чо болсон манай аавыг дуудаад за Далхажуу бид удахгүй Америктэй дипломат харилцаа тогтооно албан ёсны харилцаа тогтоох бодолтой байгаа. Тэгэхээр чи очиж ажиллана шүү. Чи англи хэл сайн сурах хэрэгтэй гэж хэлсэн гэдэг. Тэгээд
Түүхэн одоо гэдэг юм хувь заяаны төөргөөр түүхэн тохиоллоор анх элчин сайдын яам Америкт байгуулахад би одоо хүн би тамлагдаж очиж байгаа байхгүй юу. Тэгээ энэ бол их сонир тохиолдол юм а гэж би өөртөө бас тэгж боддгийг. Хойшууч генерал Далхчевийн сандаг. 60-аад оны дундууяас эхэлсэн тухайн зөвлөлт холбоот улс одоо бүгд найрамд хятад улсын хоорондын харилцаа бол хамгийн доод зэгтээ өрсөн одоо ийм үе байсан. Тийм ч учраас одоо манай аюулаас хамгаалах байгууллага гэн үйл ажиллагааны үндсэн нэг чиглэл нь хятадын эсрэг үйл ажиллагаа. Одоо бол тэрийг бид хэлж болно. Ер нь түүхч тийм байсан. Тухайн зөвлөлт холбоот улсын одоо аюулаас хамгаалах хороо бол хятадын эсрэг тэр тагнуулын үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэлсэн байна. Энд бол Монголд бол нэлээд одоо хүч гэх юм уу та анхаарал хандуулж тэгээ бид бол манай тагнуулын байгууллага тэрл утгаараа хятадын эсрэг одоо зөвлөлтийн талд орж ингэж ажиллаж исэн үйл дээ. Тэ ийм нэг онцлогтой. 70-80-аад он гэдэг бол шинжлэх зөвлөлт холбоот улс тэргүүтийн социалист систем гэж тэр үеийн хамтын нөхөрлөл гэж байх үед бас дотоод байдал нь тийм эв нэгдэл талаас батбэх байж бас чадаагүй юм гэж би бодож байгаа. Одоо энэ түүхийн баримтуудыг эргэж харахад бол бас тэр нотлогдож байгаа. Одоо 56 онд Унгарт гарсан хөдөлгөөн тийм ээ. 68 онд Чехословакт болсон. Чехословак улсад болсон. Прагийн хавар гэж нэрлэдэг шүү дээ. Тэр одоо үйл явдал. За дараа нь 80-аад оны ихээр бол одоо Польшид болсон солидарность гэдэг Польшийн одоо ажилчдын дотор гарсан зөвлөлтийн гэдэг юм уу тэр үеийн одоо коммунист дэглэмийн эсрэг хөдөлгөөн ингэж эхэлсэн байна. Тэгээд 80-аад оны дунд үед чинь хамгийн том одоо онцлог үйл явдал болсон зөвлөлтийн дээд удирдлага өөрчлөгдөж одоо залуу тухайн үедээ л одоо хамгийн залуу гэж хэлэхээр Горбачевын одоо явуулсан тэр шинэ бодлого хандлагын одоо үр дагавар гэж хэлж болох юм да. Үр дагавраар социалист орнуудад түүний дотор Монгол орнд бас өөрчлөлт, шинжлэлийн уур амьсгал бий болж эхэлсэн юм аа. Тэгээд ийм үед бол улсыг аюулаас хамгаалах байгууллага бас их анхаарч ажиллаж байсан. Улсыг аюулаас хамгаалах байгууллага бол яг энэ өөрчлөлт шинжилтийг хүч хэрэглэлгүйгээр, цус асгаруулгүйгээр тайван замаар одоо хийхэд бас чухал үүрэг гүйцэтгэсэн гэж одоо ч бол судлаачид түүхчид гэж дүгнэж байгаа. Манай дөрөнсөн энэ үйл явдлыг би хэлийн цаанаас дайжуулж исэн гэхүүд харж байсан, хүлээж авсан. Яг тэр үед бол тэр үеийн сайд нарын зөвлөлийн орлогч дарга байхдаа одоо ташийн Бямбсүрэн гой тэр ажлаар Америкт очсон байсан. Одоо бид чинь шууд харилцах тэр харилцаа холбооны боломж бас муу байсан. Тэгээд Америкийн нэгдсэн улсын төрийн департаментаас одоо асуудаг байлаа шүү дээ. Яг юу болоод байна? Яг одоо яаж байна? Тэр бол үндсэндээ дэлхийг донсуулсан үйл явдлууд болж байна шүү дээ. 80-90 он ялангуяа.
Берлийн хан нуран унж байсан. Заримд нь одоо цус мөргөлдөөн гарсан шүү дээ. Хошууч генерал Далхчевийн сандаг. 93 онд одоо тамилтаа дуусгаад Монголд буцаж ирсэн юм. 93 оны 12 дугаар сард юм да. Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газар гэж одоогийн тагнуулын газар маань ерөнхий газар гэж байгаад хөлийн цэргийг удирдах газрыг нэгтгэсэн ийм ерөнхий газар байсан. Тэгээд 93 оны 12 сард хил хамгаалах тухай хууль батлагдсан. Хөлийн цэргийг удирдах газрыг тусад нь бие даалгаж гаргасан юм байна. Тэгээд энэтэй холбогдуулаад улсыг аюулаас хамгаалах ерөнхий газар хил хамгаалах газрын удирдлагыг шинжилж солисон. Тэгээд улсыг аюулаас хамгаалах ерөнхий газрын дараагаар намайг одоо миний санаж байгаагаар 93 оны 12 сарын 20-ны өдөр шиг санаж тамилсан байна. 1993-аас 1994 онд засгийн газрын дэргэдэх төрийн бодлого нийгмийн асуудал судлах төвд эрдэм шинжилгээний ахлах ажилтан 1994-өөс 1996 онд улсыг аюулаас хамгаалах ерөнхий газар тагнуулын төв газрын дарга боловсон хүчний маш нарийн судалж авдаг байгууллага одоо ч тийм байна. Тэ. Өөрөөр хэлбэл зүгээр нэг одоо хүн хүсснээр би танад очиж ажиллая гэдэг ингээд битгий юм биш. Нийлээд улс суурьтай олон талаас нь олон их сурвалжаас одоо шалгаж судалж авдаг ийм байгууллага. Сүүлд би энэ байгууллагад ажиллаж байхдаа бас удирдлагт нь ажиллаж байхдаа тэр талаар бол бас нарийн одоо судалгаа хийдгийг сайн мэдх юм байна. Тухайн үед бол байгууллага бас их хүнд нөхцөл байсан. Нахям гэж одоо байгаад 90 оны хавар 4 сард Нахямыг татан буулгаад улсыг аюулаас хамгаалах ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар гэж хоёр байгууллага тусдаа байгуулсан. Аюулаас хамгаалах ерөнхий газар маань үндсэндээ бол тэр үед нийгмийг аюулаас хамгаалах яам гэж нэртэй байхдаа байсан. Тэр л одоо хуучин барилга байсан да. Одоо оронтой ихээхэн цомгтсон олон хүний цагдаад болон бусад байгууллагад шилжүүлсэн мэрэгжлийн боловсон хүчнээ. Олон одоо мэрэгжлийн ажилтнуудаа бэлтгэсэн мэрэгжлийн хүмүүсээ одоо 20 жил болсон болоогүй тэтгэврт гаргасан. Ингээд цомхон бүрэлдэхүүнтэй ийм байгууллага байсан тэр үед. Байгууллагын улсыг аюулаас хамгаалах байгууллагын талаарх ард олны одоо тэр энэ байгууллагын хуучин өмнөх одоо түүхэн замнал түүхийн гаргасан алдаа зохирол тэр үедээ холбогдуулаад байгууллагын талаарх одоо олон түмний одоо ойлголт дэмжлэг гэх юм уу хүлээж авах тэр юм их бага байсан. Нэр хүнд их муутай болсон байсан. Тэгэхээр боловсон хүчний хувьд бол бэхжүүлэх хэрэгтэй байдаг. Материаллык баазыг бэхжүүлэх хэрэгтэй байдаг. Техник, технологийн одоо яаж одоо сайжруулах гэх мэтлэн олон асуудал. За юуны өмнө хууль эрх зүйн үндсийг одоо бүрдүүлэх хэрэгтэй байна. Тэ. Гэх мэтлэн олон асуудал шатаараад тулгарсан л да. Аюулаас хамгаалах байгууллага бол улс төрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэх ёсгүй. Тэгэхээр улс төрөөс ангид байна. Ангид байна. Одоо өмнөхтэй адил одоо нэг улс төрийн одоо хүчний нэг намын одоо энэ заавар чиглэлээр ажиллахгүй гэж.
Тэгээд ийм л одоо чиг шугамыг баримтлах ёстой юм л гэсэн ийм итгэл үнэмшилтэйгээр ажиллаж ирсэн юм байна. Тэгэхдээ улс төр өөр чи оролдохгүй ч гэсэн улс төр чамаар оролдоно гэд нэг үг байдаг шүү дээ. Тэгээ яг тийм одоо юм тохиолдож байсан л да. Одоо дөнгөж ажил эхлээд удаагүй байтал энэ байгууллагын тусгай үйл ажиллагааны шугамар авагдсан зарим мэдээлэл гадагшаа алдагдсан гарсан гэсэн ийм шүүг андагдсан. Тэгээд энэтэй холбогдуулаад улсын их хурлаас ажлын хэсэг гарч шалгах юм боллоо. Тэгээд 5-6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дамжигдаж байгууллагад ирсэн. Ажлын хэсэг тухайн үеийн байгууллагын үйл ажиллагаа бүтэцэрхэн байгуулалт түүний дотор тухайн үеийн байгууллагт авагдсан тусгай үйл ажиллагааны шугамар авагдж исэн мэдээлэлд ялангуяа дээд байгууллагт танилцуулагдж байсан нууц маш нууц зэрэглэлийн мэдээлэлтэй бас танилцсан. Тэгээд тун удалгүй их хурл дээр бас асуудал болсон байхгүй юу? Яагаад болсон гэхээр энэ ажлын хэсгийн одоо үзэж танилцуулсан нууц мэдээллийг үндэс болгоод ажлын хэсэгт одоо орж ажилласан зарим их хурлын гишүүн хүн олон нийтийн цуглаан дээр яриад явсан байна гэд. Тэгээ их хурл дээр намайг дуудаж асуусан. Энэ одоо ямар учиртай юм гэж. Тэгээ тэр дагуу байгууллагаас тусгай одоо шалгалт хийгээд тусгайлан. Тэгээд үнэхээр тийм болох нь нотлогдсон учраас эрүүгийн хэрэг үүсгээд улсын нууц судалсан хэрэг үүсгээд одоо их хурлын гишүүн тэр ажлын хэсэгт орсон гишүүн дээр тэгээд шүүхэд өвчсөн мөрдөн байлцаалт хийгээд шүүхэж илж болсон юм. Тэг. Нэг ийм асуудал гарч ирсэн. 1996-аас 1998 онд Монгол улсаас бүгд наримдах энэтхэг улсад суугаа элчин сайдын яамд зөвлөх. 1998-аас 2001 онд Монгол улсаас Канада улсын Торонто хотод суух ерөнхий консул. Хошууч генерал Далхчевын сандаг. Тагнуулын үйл ажиллагаа гэдэг чинь тагнын туршихал болж ажиллаж байгаа шүү дээ. Энэ бол олон мянган жилийн түүхтэй. Улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах энэ үүргээ одоо зохисоор гүйцэтгэж ирсэн гэж одоо бид дүгнэж үздэг юм аа. Гүйцэтгэж ирсэн. 30-аад оны үеийн одоо хэлмэгдүүлэлт энэ бол хэрэг дээрээ гадны тулгалтаар тухайн үеийн зөвлөлт холбоот улсын одоо дотоодыг хамгаалах ардын комиссариат гэж байлаа ч дээ. Дотоод явдлын яам. Тэрний шууд заавраар тэр заавраар одоо хэрэгжүүлсэн манай аюулаас хамгаалах яам тэдний одоо гар хөл болж ажилласан ийм л одоо түүх юм байгаа юм шүү дээ. Гашуун түүх. Тагнуулын байгууллага бол байгуулагдсан цагаас эхлээд улсын аюулаас хамгаалах байгууллага цэрэгдсэн байгууллага тийм үү. Тэгэхээр цэрэгдсэн байгууллагын хувьд бол дэг журам сахилга бат. Энэ бол их чухал үүрэгтэй. Хүчний байгууллага хэдий хүчний байгууллага боловч энэ бол үндсэн гол үүрэг нь мэдээлэл дүн шинжилгээний байгууллага гэж хэлэх нь зүйтэй байх л та. Мэдээллийг
олох, мэдээлэл дүн шинжилгээ хийх, тэгээд төрийн дээд одоо шийдвэр гаргах байгууллага хүмүүст танилцуулах. Ийм одоо үндсэн үүрэгтэй. 2001-ээс 2004 онд Монгол Алт компани тэргүүн дэд ерөнхийлөгч, 2005-аас 2007 онд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинэ жээж, 2005-аас 2018 онд Броговлд компани, Сентира Говлд компани захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2019-өөс 2023 онд Атлантик Капитал компани гүйцэтгэх захирал. Миний ажиллаж байх хугацаанд бол хэд хэдэн одоо амжилттай тагнуулын байгууллагын шугамар тодорхой амжилтанд хүрсэн үйл ажиллагаанууд зохион байгуулж байсан. Энэ тухай бас заримаас нь одоо дурдж болох юм гэж бодож байна. 1995 онд манай хөрш зэрэгэлдээ одоо нэг оронд тэр элчин сайдын яамд одоо ээлжид засварын ажил хийсэн юм л да. Тэгээд энэ засвар үйлчилгээний ажил хийхдээ давхцуулаад аюулаас хамгаалах төрийн одоо тагнуулын байгууллага бас бид өөрийнхөө шугамаар шалгаж үзье гэж гадаад яамтай ярь тохироод тэгээ шалгасан. Тэгээд олон жил тэр элчин сайдын яамд байрлуулад элчин сайдын яамны дотоод үйл ажиллагааг хянаж байсан сонсох техникийг илрүүлсэн. Энэ бол манай тагнуулын байгууллагын түүхэнд анх удаа. Тэр үед бол гадаадын элчин сайдын яамдад тийм техник илрүүлсэн удаа байгаагүй юм байна. Байгаагүй юм байна. Тэгээ гадныхан ч энийг маш их сонирхож хүлээж авсан. Тэгээд энэ зүгээр би энэ нэг тохиолдлыг ярьж байгаа нь бас нэг сонирм. Тэндээ тагнуулын байгууллагын мэдээлэл бол тагнуулын байгууллага бол гадаад дотоод энэ төрийнхээ бодлогод бас шийдвэр гаргахад нь туслах үүрэгтэй гэж бид нар хэллээ шүү дээ. Тэгээд яг тэр үеийн цаг үеийн нөхцөл байдал байна бас тэгээд таарсан юм. Одоо бүгд найрамдах хятад ард улстай тэр үед чинь харилцаа бол сэргэж хэвийн болж ирсэн үе байхгүй юу? Хэвийн болж ирсэн. Энэ бол маш хоёр орны харилцаанд их чухал үе. Өндөр түвшний айлчлалууд бол хийгдэж эхэлж байсан үе. Яг тэр тухайн үед бол бас эдийн хоёр орны харилцаанд чухал үйл явдлууд төлөвлөгдсөн байсан. Би тэр үед Бээжинд буусан чинь тэнд яг тэр шалгалтаар ажиллаж байсан манай хүмүүс надад тэр тухай мэдээлсэн. За дараа ийм юм илэрсэн байна. Тэгээ би элчин сайд тэр үед элчин сайд байсан цахилгаангуй. За зөвлөх аюур зон гэж байсан гадаад яамны. Зөвхөн тэр хоёр, зөвхөн та хоёрт энэ тухай мэдээлж байгаа. Өөр бол энэ тухай ерөөсөө ярих хэрэггүй. Энд ч ярьж болохгүй. Би одоо ингээд маргааш Улаанбаатар руу нисэн. Тэгээд засгийн газрын тэргүүн ерөнхий сайдад ерөнхийлөгчд мөн гадаад яамны сайдад энэ тухай танилцуулнаа. Тэгээд төрийн дээд түвшинд энэ шийдвэрээ гарганаа. Одоо бид яаж энэ хандах вэ? Яг тэр журмаараа би ирээд танилцуулсан. Засгийн газрын хаалттай хуралдаан дээр энэ асуудал яригдсан. Гадаад яам коллега хуралдуулж одоо сайдын зөвлөлийг хуралдуулж энэ тухай ярьсан. Тэгээд тэр үеийн одоо сайд гомсрон одоо төрийн том зүтгэлтний хувьд их зөв шийдвэр гаргасан л да. Энэ бол хэдийгээр бид одоо энэ харилцаагаа дөнгөж сэргээж байгаа юм чухал үе хэдий боловч бид бас энэ том улстай харилцаж байгаагийн хувьд ийм үйл явдал одоо
болж байгаатай холбогдуулаад бас нэг эсрүүцэл илэрхийлэх ёстой юм аа. Тэгээд хятадын талд нот бичгээр гадаад яам эсрүүцэл илэрхийлсэн л дээ. Тэгээд төлөвлөсөн байсан арга хэмжээнүүд хойшлуулсан. Хятадын тал мэдээж энд бол их цочирдсан. Бид бол ийм үйл явдал ийм байсан гэж бид бол бодохгүй байна. Энийг бол бид тийм юм байсан гэж одоо бодохгүй байна гэдэг. Ингээд хэдий тэгсэн боловч хятадууд их тийм арга олсон л доо энэ тал. За та бүхэн ийм одоо төхөөрөмж байсан гэж олсон гэж та бүхэн үзэж байгаа юм байна. Бид бол ийм юм байхгүй гэж үзэж байгаа. Байгаагүй гэж үзэж байгаа. За хоёр талын дээр л ингээд тохирё гэж. Тэ гэж нэг ийм сонир үйл явдал болж ирсэн юм. Хойшууч генерал Далхчевийн сандаг. Өнөөдрийн хувьд бол Тагнуулын байгууллага 1997 онд Тагнуулын байгууллагын тухай хууль гэж гарсан байгаа. За мөн гүйцэтгэлийн хууль гэж гарсан байгаа. Батлагдсан байгаа. За эдгээр хуулийн энэ Тагнуулын байгууллагын хуулийг 1910 одоо санжаагаар 12 онд байна уу? Шинжлэн баталсан. Тэгэхээр энэ хуулийнхаа хүрээнд Тагнуулын байгууллага бол үйл ажиллагаагаа явуулж байгаа. Миний ажиллаж байсан үеийг харьцуулшгүй одоо хүн хүчний хувьд, боловсон хүчний хувьд, техник, технологийн хувьд, үйл ажиллагааны арга хэлбэрийн хувьд бүх талаараа бол бэгдсэн. Боловсронгуй үйл ажиллагаа нь боловсронгуй болсон. Техник, технологи нь шинжлэгдсэн. Боловсон хүчний сургалт одоо мэргэжил үлэмжид одоо дэвшилсэн. Ийм одоо байгууллага болсон гэж би үзэж байгаа. Аль ч байгууллага, хүчний байгууллагууд тэр тусмаа Тагнуулын байгууллага. Аюулаас хамгаалах байгууллага одоо нэг юм. Өмнө ч тийм байсан, одоо ч тийм байна. Ард иргэдийнхаа туслалцаа дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Одоо ч явуулж байгаа. Ард иргэдийн олон нийтийн туслалцаа дэмжлэггүйгээр одоо энэ байгууллага үйл ажиллагаа явуулахад одоо хэцүү, бололцоогүй, боломжгүй. Иргэд маань энийг маш зөв ойлгож их онч үзэл иргэдийнхаа идэвх одоо дэмжлэг туслалцаа төчгөлж энэ байгууллагууд одоо үндсэн үүргээ биелүүлэх боломжтой байна гэж энийг зөвхөн томилох хэрэгтэй юм а гэж бодож байна.